За ямар гоё юм бэ? Ийм сайхан тансаг энэ айгуу гоё загас байна. Ийм гоё бүтээгдэхүүн ч одоо аяг тавах бүх юмтай манай өргөө цагаан гэрийг ингээд чимээ ажиллаа. Та энэ сайхан юмудаа надад нөгөө тайлбарлаад өгөөч. Ямар гоё юм бэ? За орой минь төргий. За орой минь төргий. За тэгээд ингээд өөрөө чинь бас тоглолтыг ингээд болох гэж байгаа тийм ээ одоо бас дэмжиж байгаа. За тэгээ саяхан нөгөө алимтайд чинь ер нь бол одоо өөрөө чинь талаар бас нэлээ ингээд мэдээлэл үзүүлэх үед бас сошиал дээр явдаг боллоо. Тэндээс харж байхад хоолны асуудал дээр бас нэг жоохон хүнд байгаа мó да гэсэн тийм бодол. Юу надад одоо бодол юмгүй ерөөсөө тэг ярьжсэн байнга одоо ингээд ер нь бэлэн хоол идж байгаа гэд. Тэгэхээр зэрэг би яахаа ер нь бол тэрийг хараад одоо нэгдүгээр тоглолт болох гэж байна тийм ээ. Одоо бас өөрийгөө өөрчлөх гээд ийм маш том сайхан зориг тавиад байж байгаа чи үнэхээр бас баярлж байна, талархаж байна тийм. Тэгээд амжилтанд хүрэх болтугай. Тэгээд ингээд яг бас нөгөө завгүй чөлөөгөө мэдээж одоо юм чинь бичлэгэнд орно. Сарын хугацаанд бас тоглолтондоо бэлтгэхэд маш их зав чөлөөгөө байх бах. Тэгээд дээр нь эрүүл хоолтонд одоо орох хэрэгтэй гэдэг үүднээс бас бяцхан бэлэг барьж байгаа юм. Баярлалаа. Ямар гоё. Тэгээ яг энэ манай бүтээгдэхүүн бол одоо өнөөдөр дэлхийн нийтээр хэрэгэлдэг болсон канжак будаа. Канжак ер нь одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Будаа, гоймон гэд. За энэ манай бүтээгдэхүүн бол хятад улсын Kyoto Slimo брэнд гэдэг одоо хамгийн энэ том ийм канжак бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрийн дээр одоо би өөрөө бол хүнсний эрүүл ахуйч их юмч хүн байгаа. Тийм. За тэгээ яг ер нь бол одоо бас одоо хүнсний хэрэглэн дээр бас нэлээд жоохон шин соргог юм одоо оруулын шин бүтээгдэхүүнийг гэдэг бол одоо бас нэлээд олон жил юу судалж байсан. Тэгээд өнгөрсөн жил яг энэ үйлдвэрлэлээр очиж танилцаад ер нь бол яг энэ канжак будаа канжак гоймон гэдэг маань өөрөө канжак гэдэг энэ ургамлын одоо үндэс байдаг глукамин гэсэн тэр эслэгээр хийгддэг юм будаа аахгүй юу? Дан ер нь бол эслэг гэсэн хамгийн гол юм нь юу гэдэг зэрэг энэ маань өөрөө нүүрс ус маш багтай. Калори нүүрс ус багтай учраас калори маш багтай. Тэгээ кето одоо жингээ барих тийм юм уу? Одоо энэ цусан дах сахарын хэмжээгээ одоо доктортой барих ийм одоо хүмүүсийн бол ер нь одоо хэрэглээ болсон монгол хүмүүстэй тийм ээ. Эрүүл веган одоо кето ийм бүтээгдэхүүнийг хэрэглээсэ гэдэг үүднээс бол одоо ингээд бас нэг 6-7 сар ингээд хийж байгаамаа тийм. Тэгээд ингээд өөрт чинь бас нөгөө гол нь энэ бол одоо нөгөө эрүүл мэндийн нэгдүгээр одоо тийм хоол босруулах замыг одоо дэмжиж өгнө. Одоо тэгээд тэр дотор хамгийн гол нь бүдүүн гэсний үйл ажиллагааг сайжруулдаг тийм. Тэгээд нөгөө завгүй одоо хүмүүст бол ерөөсөн хэрэглэхэд маш амархан. Одоо жишээлбэл би та бүхэнд харуулъя. Одоо энэ бол ингээд Shirataki хар канжак гэж байдаг. Хар канжак гэдэг нь бол нөгөө өөрөө энэ далайн замгаар баяжуулсан эсвэл бол нүүрсээр баяжуулсан нөгөө цэвэр юм канжака. Тэгээд энэ маань одоо нөгөө хар Shirataki канжак будаа. За энэ будаа маань одоо ингээд энэ бол 100 грамаар савлагдсан байгаа. Бүх энэ дээр одоо ингээд нутришн шимтгийлийн үзүүлэлтүүд нь бол энэ бүтээгдэхүүн дээрээ байдаг. За тэгээд энэ 100 грамтай будааг одоо жишээлбэл би энд яг ерөнхийдөө багцаалдаад яачи. Энийг ингээд нэг 50 грамм орчмыг би одоо энд ингээд хийлээ. За ерөнхийдөө нэг 50 граммыг хийчихье. Би бүх будаануудаа ерөнхий за ингээд за энэ ингээд чаа үртэй. Энэ болохоор зөв цагаан канжак будаа маань чаа үрээр баяжуулагдсан. За яг энэ ингээ 200 грамтай учраас би 50 грамм орчим гэдэг энэ дотор хийлээ. За энэ болохоор зэрэг турмерик. За ер нь бол үндсэн одоо энэ канжак будаа бол нүүрс усны агуулмж энгийн цагаан будаанаас 4-5 дахин бага одоо нүүрс ус агуулдаг. Тэр утгаараа тэр хэмжээний одоо калортой. За энэ бол яг нөгөө цэвэр канжак одоо энэ цагаан будаа биш үү? Энэ цагаан будаага хүний биед хэрэгтэй тодорхой одоо шаардлагатай органик ургамлууд одоо бүтээгдэхүүнээр баяжуулсан ийм төрлүүд байгаа. Энийг бол яг тухайн үед би бас нөгөө үйлдвэр дээр нь очиж танилцахдаа ер нь бол одоо ийм ингэж шинээр гаргаж өгөөч гэдэг энэ одоо бүх энэ савлгаар шошго энэ юмнуудыг бол бас би өөрөө захиалж анхудаа энэ юг бол тухайн үйлдвэр дээр бол бас саналаа өгж ингэж яасан байгаа. За тэгээд энэ бол ингээд 7 төрлийн ингээд энэ одоо чаа үрээр баяжуулсан тийм ээ. За энэ болохоор ловжи буюу нөгөө энэ ловжи гэдэг нь одоо гликемийн индекс одоо хамгийн багтаа буюу энэ ч одоо 38 та байгаа. Ер нь яг гликемийн индекс гэдэг маань нөгөө сахартай хүмүүсийн одоо хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг одоо нөгөө сахарын индексээр нь 3 түвшинд хувааж үздэг байхгүй юу? Бага, дунд, дээд гээд одоо бага нь бол 50-аас доош тэгээд дунд зэрэг нь бол 50-аас дээш 70-аас дээш болоод 70-аас 90 болоод ирэхээр өндөр одоо нөгөө гликемийн индекстэй ийм бүтээгдэхүүнүүдээ гэж явчихдаг. Тэгэхээр цагаан будаа бол 70 одоо гликемийн индекс бол 70-аас дээш байдаг учраас хамгийн одоо өндөр бүтээгдэхүүнд ордог. Одоо энэ будаа маань болохоор бүгд ер нь бол 30-аас
40 хооронд глюкемийн индекстэй ийм будаанууд байгаа. За тэгээд энэ баяжуулсан будаа маань болохоор энэ турмерик энэ бол одоо турмерик гэдэг тийм ээ илгэн сайн байдаг угаас одоо хүмүүс сайн мэдж байгаа шүү дээ. Турмерик баяжуулсан тийм. Ерөөсөө хамгийн гол юм маань өөрөө энэ будаа үндсэн найрлаганд байгаа тэр глюкаминан гэдэг байгаа эслэг маань нүүрс ус маш бага. Ийм одоо бүтээгдэхүүн учраас ер нь одоо эрүүл мэндэд их чухал юм байгаа. За тэгээд энэ бол одоо турмериктэй. За энэ турмериктэй будаанасаа бас би ингээд хийчихье. Юу яна авчлаа энэ цаа уншлах. За. Энэ тэгээд мөнгө нь ямар гоё юм бэ тий. Одоо ингээд амч үзүүлээ жирийн будаатай. Одоо би дууг нь хаачдаг. За энэ ингээд турмериктэй будаа. За одоо би та энэ одоо ловжи буюу энэ глюкемийн индекс хамгийн багатай 3 одоо төрлийн будаа байгаа. Энэ маань болохтой зэрэг бас за би энэс ингээд энд юунда бас 50 г орчмыг хийчихье. За энэ болохоор энэ vegetable буюу энэ одоо жимс ногооны холингоор баяжуулсан нөгөө канжакийн будаага. За тэгэхээр жимс ногооны баяжуулсан гэдэг энэ дотор бол хамгийн их гол орц нь бол нөгөө бууцаа яншин байдаг. Тийм. Тэр будаага агчаасны дараа ч юм хэмжиж явах бол аюул амт болдох юм шүү дээ. Яг уу нөгөө ер нь одоо энэ манай будаанууд ч одоо чаавртэй, турмериктэй, амтар төмөстэй, коконаттай, эрдэнэ шиштэй одоо энэ жимс ногооны холцтой гэдэг ингээд 7 төрөл үндсэн будаатайгаа ингээд 8 төрөл байгаа. Гэтэ эдгээр нөгөө ургамал энэ бүтээгдэхүүнүүд маань өөрөө тийм нөгөө онцлог нэг фактор тийм одоо онцгой үнэр амт бол байхгүй. Хамгийн нөгөө кокс бол угаасаа коконат бол тийм тодорхой нөгөө онцгой үнэр амттай шүү дээ. Тийм болохоор коконат бол яг коконатаар амтдаг. Бусдууд нь бол тийм нэг гаж юм уу бол байхгүй. Гэхдээ организмд одоо хэрэгтэй юм бүтээгдэхүүнүүдээр ингээд баяжуулсан байт юм аа. Тэгээ энэ маань одоо юу гэдэг вэ гэхтэй зэрэг одоо энэ суугаа ажилтай тийм ээ орчин үеийн хүмүүсийн байнга одоо гараал машиндаа суучдаг очоод ажил дээрээ очоод ингээд суучдаг. Тэгээд ийм улсуудад бол нэг калори багтай веган ийм эрүүл мэндийн хэрэглэхэд маш амархан. За одоо халуун усаа хийгээрэй. За энийг болохоор яаж хийх үү гэхтэй зэрэг ийм ерөнхийдөө бол одоо ингээд будаанууд одоо энэ ингээд 50 г будаа хийсэн гэж бодоход энэ дээр ер нь бол нэг 130-аас 150 мл юу хийх юм. Энийг үүлээд дээгүүр нэг гэж дагуулах нэ тий. За та надад хэлээрэй. За тий. Тэгээд ерөөсөө 10 минут болно. Жоох нэмчих. За болно. За нэг иймэрхүү багцаатай хийгээд тавьчих. Би араас нь тагилчих. Ингээл орхичин. Ингээл нэг 10 минутын дараа жоох ямар юм бэ? Жоох нэмчих. За жоох нэмчих. За тэгээд ерөнхийдөө хүмүүс өөрсдөө хэрэглээд ирэхээр яана. За тэгээ ингээд хэрэглэхдээ яг энэ дотроо ингээд жоох болно. Наач арай ихтчлээ дээ яана. За би сурч. Эндээс за арай л ихч наач нь ялцааж магадгүй болчих. Би наач авчиж явах зааж. За болно. Энийг гоё ялдаг тий. Ерөнхийдөө жоох ус нь их баг зэрэг. Ерөнхийдөө бол 1:12-ийн харьцаатай будаа 100 г бол 120 мл ус хийхэд болно. За болно. Нөгөө жирийн будаад энэ ойролцсон юм биш. Жирийн будааг яг ингэ хийжтэй шүү дээ. Иймэрхүү тий. Яг иймэрхүү. За энийг энэ жоохон харин арай яг юу яачи. Дээр нь жоохон юм будаа нэмчих зүгээр. Ер нь бол хойж бас хэрэглэж болно. Ямар ч тийм юу ахгүй. За ингээд тагдаад өгчнөө. За ингээд 10-аас яг ер нь бол одоо жоохон 8-аас 10 минутанд л болдیں۔ Гэхдээ ерөнхийдөө жоохон тийм байлгцсан байхад бол улам нөгөө эслэг маань өөрөө ингэж гой хөөгөөд их маш гоё агшдаг. Жирийн будаа шиг одоо юу ах вэ? Жоохон жирийн будааж өсдөн шүү дээ. Энэ өсөх байх. Энэ болохоор бүр 3 дахин өснө. Одоо энэ 50 г будаа чи ер нь 120-аас 150 орчим болно. Сайхан харуулчих юм бол ер нь 100 г будаа бол нэг 270-аас 300 г орчим болдог байхгүй юу? Тий. Тэгээд дан эслэг одоо болчихж байгаа юм. Тэгээ ер нь бол тэгээ яг ингэж одоо нөгөө будаага одоо агшаах үедээ бол жоох оливын тос ч юм уу тий өөртөө одоо хэрэгтэй ямаараа тэгээ баг зэрэг амталмаар бол баг зэрэг давс нэмсэн ч болно тий хүн өөрөө яаж идмээр байна бид нар ч бас будаа идэр агшаахтаа давс хийдэг шүү дээ тэндээ адилхан өөртөө ингээд ягаал тэгээд зөвхөн өөрийнхөө порцонд одоо тааруулаад одоо би тэр утгаараа нөгөө өөрийн чинь хоолтыг нөгөө ер нь бол одоо байнга бэлэн хоол идээд ингээд байгаа юм байна гэж хараад бас энэ ингээд будаанасаа бэлэг болгоод бас энийг хэрэглээрээ тэгээ энэ маань өөрөө
эрүүл мэндэд чинь хэрэгтэй шүү. Тэгээд дээрэс нь одоо завгүй үед чинь аваад явж байгаа л одоо ус бослагчтай газар тэнд нэг бэлтгэлээ ээж захтай хажуудаа усаа бослоглаа нэг аяганд будаага хийлээ дээрэс нь юугаа усаа хийгээд тавилаа. Гэхдээ тэгэл хамт одоо хажууд нэг гэлгний нухштай ч юм уу аюу гоё болдог гэлгний нухш. Ер нь бол тэгээд энэ маань одоо хэрэглээний эдийн засгийн хувьд ч гэсэн тэр одоо ингээд энэ 200 грамтай будааг ч ер нь ажил дээр офис дээр бол 4 хүн хувагаад идчихдэг. Тийм үү? Тий. Ингээл үү? Эний чи ингээ агшаахад энэ чи угаасаа 200 грамм будаа чи 500 грамм орчим болно. Тэгээд офис дээр бол 4 тийм тэгэл тэр махногоо юмаа бэлдэж ирээл энэнийг бол ингэж хэрэгжилж байгаа маш олон хүмүүс бол одоо энэ тэгвэл одоо ингэж болох нь шүү дээ. Одоо наад шиг хүн бол одоо мөнгө цуглуулъя гэж бодъё л доо. Эдийн засгийн одоо боловсролтой байх нь тул тий. Тэгвэл би энэчнээс нэгийг аваад машиндаа магадгүй усаа босдох чинь шүү дээ. Одоо чивгээс юм живгээс орол босцуус аваад тий. Аягандаа хилээ нам боллоо хажууд нагаа сонгор юмс харьмс игээд идчих нь шүү дээ. Тий. Ер нь бол дангаар нь итгэж гисэн гоё амттай байдаг. Одоо бирээс болгож болох шүү дээ. Болно. Тий. Одоо ингээд энэ дээрээ гоё өглөөд бол сайхан цэцгийн мүцгийг хийгээд тугаад идчихсэн. Тий. Шууд амт баг хайрж шүү. Тэгээд энээсээ бас нөгөө одоо ингээд агшаад бэлэн болонгууд нь одоо нөгөө мах цах чандаг шүү дээ. Тэрнийхээ шүлэн шууд хийгээд утгаад идчихсэн сайхан шүлтөө юу болно. Гэт ингээд ер нь нэр махны одоо шүлэнд бол энийг хийсэн жирийн будаа шиг л ингээд хүсээд идчихсэн. Тий. Одоо яг энэ ингээд бэлэн болохтой зэрэг ер нь харъя тийм ээ. Тийм. Тэгээ ерөөсөө одоо хамгийн гол одоо ч нөгөө нэг нийгмийн энэ үед ч маш их стресстэй тий. Тэгээд одоо хооллолт маань маш их одоо бас буруу хооллолттой. Тийм учраас ерөнхийдөө одоо дэлхийд даяараа ер нь одоо нүүрс ус багтай аль болох тийм ээ илчлэг багтай тийм одоо бүтээтгүүнүүдийг бол их сонгодог болсон. Одоо энэ кето кофе, кето хоол эдэр ч юм бол ер нь маш их тийм хүмүүс бол одоо тэрийг бол сонирхож одоо хооллолдог хүнснийхээ бас нэг хэрэглээ болгодог ийм болсон байгаа. Тийм. Гойм бас мөн адилхан. Яг адилхан. Энэ одоо тийм гойм канжак одоо хүнтүүсэн гойм бас адилхан. Яг одоо ингээл усандаа хийгээл одоо ардаа заавар нь байж байгаа. Ингээд буцсан 7-10 минут болоод энэ маань ингээл юу яачин одоо бас хийж үзэж болно. Тэгээд бэлэн болно. Будаатай л адилхан. Бол тийм. Тэгээд энийг нөгөө одоо юу гэдэг тэнд одоо жишээлбэл юу шүү амтлагч ногоо могоо юу одоо бэлэн нөгөө нэг салаад газар шимээ салаад малааттай утгаал идчихэн шүү дээ. Гэх мэтчлэн ийм байгаа. За тэгээ манай бүтээгдэхүүнүүд бол ерөөсөө бүгд ингээд энэ үйлдвэрлэсэн 2 жилийн хугацаатай хадгалах хугацаатай. За тэгээ бүх энэ шимт хижээлийн үзүүлэлтүүд нь бол энэ юун дээрээ болоод байж байгаа. Энэ бол ахиу юм шүү тий. Энэ нь болохоор 500 грамтай яг цэвэр цагаан канжаа. Эднээс одоо буслагсны дараа одоо шиг ийм гоё өнгөтэй байгаад байгаа шүү дээ. Яг ийм шар өнгөөр гарах уу? Одоо ингээд энэ дугаасаа бэлэн болно шүү дээ. Тэгэхээр нь хараарай. Харахыг хүсэж байна. За ингээд эндээс сая 50 грамыг за энийг евро нөгөө саяныхаа онгоодох сургалтнууд руугаа буцаагаад хийлгэж. Энэ дээрээс айгүй гоё юм а тий. Тийм тэгээ ер нь бол яг залуучуудын одоо завгүй амьдралыг одоо тий. Одоо айгүй гоё үр дүнтэй тий. Офис тий одоо тэгээд энэ такси машинд явдаг хүмүүс над чигүнд бол тий. Одоо тий ер нь бол одоо орчин үеийн ер нь бол одоо тийм ер нь Европынхан одоо маш их энэ рүү орж байгаа Америк, Англи, Америк одоо манай энэ Тето Слима үйлдвэр одоо дэлхийн 60-аад оронтой импорт хийд юм бэлээ. Тэгээд тэр хийдэг газруудаас бол одоо сүүлийн үед бол энэ Австрали, Америк, Герман энэ улсууд бол бүгд маш хэмжээтэй авдаг болсон юм бэлээ. Ер нь зүгээр хэрэглээнийх нь төвшин судлаад үзэхдээ зэрэг бол Япон бол баг өдөр тутмын хоолндоо хэрэгэлдэг. Дээр үеэсээ тийм болсон юм бэлээ. Зүгээр яг нөгөө хүн амынхаа хувьд хэрэглээг нь үзэх юм бол хятад хамгийн өндөр юм бэлээ. Энэ тэгээд гал нь одоо хаанаас лээ Японоос гаралтай юм шүү дээ. Гэхдээ ер нь л угаасаа одоо хятад Японоос ер нь Азийн орнуудаас гаралтай. Манай энэ одоо үйлдвэрлэгч бол Япон бас Солонгос руу экспорт хийдэг юм бэлээ. Тийм юм байгаа. Манайч таач одоо тэгвэл хамгийн анхны оруулж ирж байгаа хөхөр ч одоо ийшээ ч бичгээр хамаг өдгөө бүрдүүлээд явах. Тийм яг албан ёсоор бол одоо яг Монголд бол анх манай компани л энийг бүртгүүлсэн. Тийм. Ягаад гэхээр зэрэг би ч нэг онгоцоор эхэлж төрүүлж дээж авцраад өөрөө бас би ч одоо хүнсний эрүүл ахуйч хүн учраас эмч хүн учраас бүх бүтээгдэхүүнээ одоо албан ёсоор ингэж баталгаажуулж гол нь одоо энэ бүтээгдэхүүн маань одоо ямар тийм Монгол улсынхаа бас лаборатори юмд бол шинжилгээг нь өгч баталгаажуулсан. Гэхдээ бол энэ бүтээгдэхүүнүүд маань өөрөө Европын холбооны олон улсын нөгөө хяналтын лабораторид удирдал болгон баталгааждаг. Тэр бүх шинжилгээний бичиг баримтуудыг бол би нөгөө авдаг. Бүх одоо юунуудаа бол авдаг аахгүй юу. Тэгээд
бас өөрийнхөө одоо лабораторид энэ бүх юмнуудаа баталгаажуулаад хэл гайл дээр татврын төлөөд анх удаа энийг бол Монгол улсад тийм бүртгүүлж ингээд явж байгаа юм байна. Ямар гоё юм бэ ийм. Би одоо танаар бахарч ийн л да. За одоо хоолоо хий. За тийм. Би алаараа сармис сонгоо 2 хураал бодоод ийч. Гоё идэв хөхгүй нэ. Ич бүр айгуу чулуун муу хаалгаж чаа чулуугаа идсэн ч үлгээж. Өөрөө юм хийгээл. Ширээ сандлаа авчаал хуцнаа ингээл угаагаал. Одоо тэгээд гоё. Чамааг магтаад. Оо намайг магтаад байгаа юм. Өөр идлээ штэ. Одоо тэгээд тий. Одоо тэгээд маш гоё. Одоо энэ юм дээрээ өөрийгөө ялж амжилтанд хүрэх хэрэгтэй. Тийм шүү. Манай отгоо амар харин тий. Маш багын нээж болохоор тусалж байна. Одоо нөгөө будаа маань болцсон байгаа. За одоо ямар ч хэсэн хоолныхоо юг бэлтчихлээ. Одоо юугаа яа. Яа ямар тансаг. Будаагаа үзээрэй. За тийм. За би ингээд нээлдэж шүү манайхаа 1 2 Будаа маань ямар болсон байна вэ? И сэмсэмонго. Яа, открит. За, по. Үг гараад ирлээ шүү манайхаа. За наадах чи одоо нөгөө энэ 3 өнгөтэй ямар ч үнэр танар юм байхгүй. Ерөнхийдөө бол яг нөгөө эхлээд яхад баг зэргийн цагаан будаа бол баг зэрэг энэ бол тэр нь юу гэдэг зэрэг нөгөө энэ юуны канжак өөрөх нь ургамлынхан тийм нэг өрмөц өнөр байдаг юм байлээ. Тий. Тэгээд ер нь бол нөгөө энэ будаа маань өөрөө нөгөө стерилизацийг ариутгагдчих ирдэг байхгүй юу? Цаанаасаа. Тий. Үнэхээр тийм зүйл ямар гоё юм бэ? Яахгүй. Одоо тэгээд нөгөө гол нь ус нь таарчих юм бол их гоё. Жоох удаан байлах юм бол бүр гоё болно. Өссөн биз дээ. Тий өснө. Одоо тийм байгаа юм. Түрүүн чи энэ дандаа бүр юм жоохон хайсан шүү дээ. За энэ болохоор нөгөө амтд төмстэй будаа чинь юм болсон байна. За энэ нөгөө жимс ногоотор чинь юм болсон байна. За энэ ингээд цагаан будаан дээр түрүү нөгөө усны ихтлээ гэж жоох яатсан тий. Энэ одоо яг турмерик ингээд тий. Энэ турмерик гэж тий. Тий, турмериктэй бодлаа. Ямар гоё юм бэ? Дангаар нэгтгэж гисэн гоё шүү дээ. Дангаар би одоо энэ зүгээр саримстай байл ийчих. За би одоо ингээд юун дээрээ. За би тэнд туслая. Тийм тавган дээрээ ингээд тэгээд эднээс хойлоод хилээд нэг нэг халбаар холсон ч гоё тий. Өнгө алгалууд тий. Жоохон тий. Манайх ийм гоё амттай хараа. Сая надад хэлсэн чи ямар гоё юм бэ? Зөөлхөн. За энэ турмериктэй бодон маань ийм гоё. Энэ ста маш гоё усан таарсан байна. Ингээл. Хамгийн гол нь усаа айгуу гоё маш сайхан тааруулах хэрэгтэй. Усны харьцаа бүх одоо манай пэйж дээр бол бүх мэдээл яаж хэрэглэх үү? Ямар Miracle Kanjak Mongolia гэд шидэт будаа Монголд гэсэн тийм пэйж байж байгаа. Манайхаа ажиглалаа л да. Би их гадуур тийм дуртай байдаг байхгүй хөдөө гадаа. Тэр юм ингээл майхансаа барайл их явах дуртай. Нэгсэнд одоо jumping хийж тэ экстрим амьдрал дуртай. Наад чи хүнд бол баг энэгээр ингээ аваа явчих юм бол баг. Ер нь бол тийм экстрим одоо ингээд хөдөө гадаа явхад бол 7 хоног шүү. Баг хондон биш манайхаа. Одоо жишээлбэл би 50 г будаа гэхээр манайхаа одоо харж байна 50 г будаа ихээр иймэрхүү өсчихөж байгаа байхгүй. Би энийг чи ганц хүн бол үндийг шараад тий? Ганц билетэн дээр ингээ будаага болоод тийм чи будаа байхад бол бүх юм болчих шүү дээ. Тий, тэгээд будаага байхад ч ногоотойгоо өшөө одоо яа тийм сайхан борцоо аваад гоё борцоо нөгөө ятсан тий юу болгоцсон мөлий. Борцоо ингээд жижиглээд бүр сайхан тийм бэлтцсэн зэрэгээрээ сайхан ингээд тий ингээд ингээд хоолоо хийгээд явах. Хөдөө гадаа биднээсийг явахад хамгийн хэцүү зүйл нь болохоор биднээс хуурга идэх амар хэцүү байдаг байхгүй. Тэг чи биднээс нөгөө тоогоо буслахад одоо шүүл ингээд болоо хийж идэв штэ тий. Заавалч гал дээр игээд заримдаа түл мүлчдэг хаа. Эн чин болохоор манайхад ийм гой будаа гэвэж 50 г 100 г игээд одоо 100 г будаа агшаа гарч ид болох лээ. Ер нь бол 300 орчим за нэг 260-аас тэгэл ус юмаа л хамгийн гол нь тааруулах нь тэгвэл яг наад юунаас нэг аваад байгаа. Тэгэх юм бол манайхаа хөдөө гадаа явал энэ чинь амар хэрэгтэй юм байна шүү. Биднээс залгаж бол биднээс энийг аягандаа хийгээд аяган дээрээсээ тий хойлох юм аа игээ поло болж байгаа байхгүй. Айгуу ажлыг хүмүүж үлж байгаа юм байна. Тэрдээс 5 минутын хооронд болчихсон манайхаа. Ийм сайхан. Ер нь гэхдээ энэ бол эдсэн ч айгуу гоё юм аа. Би одоо тулаар өөр юм аа. Гоё. Энэ одоо айгуу гоё юм. Тий. Энэ менюста будаа үнэхээр өөр юм аа. Залуучууд одоо ялангуяа биднээс чинь сүүлийн үеийн амьдрал чи их завгүй болоод байгаа байхгүй. Тэгээд
ялангуяа над чинь амьдралтай босоод одоо би ч юм бол яг ганц бий байгаа. Өглөө гараа завгүй ингээ явдаг. Тэгээд магадгүй машин дотор манай такси үйлчлэгнийхэн баян нэг гойм над чинь идэт юм ходоодгүй болно. Тэгвэл энэ чинь аюулгүй байдлаа бодоод хөөх эрүүл мэндэ бодоод нэг юм удаа авахд таксиндаа аваад машиндаа аваад тавиад нэг юу ач хэрэгтэй юм байна манайхаа. Халуун савтаа CV-гээс урж халуун усаа аваад нэг аягтаа тий өглөө гарахтаа л халуусаа халуус ингээд гарахад тий. За марцсан тохиолдолд CV-гүйгээд орчин. Одоо хаас аяга халуус нээлттэй болсон. Жогон ахиу иддэг хүн бол 100 г. Баг одоо 50 г авахад нам юм бэ. Тийм. Одоо энэ өөр өсөд үрчиж байгаа байхгүй. Ийм тансаг гой хоол давж идэх шаардлагагүй шүү дээ манайхаа. Ганц сосисыг аваа тий. CV-гээс ороод одоо түүч мүцэн зарж байгаа да. Юу өндөг. Тэгэл холцоо өөрөө найруулаад амар асар хямдхан юмар хоолж болж байна. Энд чинь бол завгүй ирчүүд завгүй хүмүүс зориулсан хоол байхгүй. За аюулгүй. Одоо ер нь бол тэгэл одоо энэ 200 грамтай будаа чинь нэг 4 хүний порц болчихж байгаа байхгүй өдөр. Дөрүлээ одоо энэ ингээд тий агшаагаад идэхэд 4 хүний порц болчихж байгаа. Тэгэхээр энэ маань одоо нэг 5500 төгрөг гэдэг чинь. Ерөөсөө тий 1000 төгрөний одоо юу ахгүй юу? Энэ дээрээ тэгээд яг хөө тий өөртөө ингээд дуртай ногоогоор ч юм уу одоо жишээлбэл нэг айтах илгэний нухш өдөр ингээд холиод итгэхэд болно. Ингээд тийм ээ гих мэтчлэн ингээ гэртээ жоох юм бэлдэл ингээл яхад бол маш одоо зардал багтай. Тэгээ өнөөдөр одоо ерөнхийдөө нөгөө нийтийн хоолны газрууд ч юм бас ямар байгаа вэ те үн ханьш ч гэсэн одоо ер нь бол одоо цайны газрын өнүүдийн үн бол их өндөр болцсон юм шиг байсан шүү дээ те харж байхад. Тэгэхээр 15-20 мянга. Тэгэхээр энэ будаа нь одоо ингээд байж гэн ингээд нэг тийм тийм шүү дээ. Одоо энэ чинь 200 грамын будаа шүү дээ. Тэгэл энэ чинь 5500. Наадхын чинь бол одоо яг ажил мэл дээр ийм том битээ аваачил яхад нэг 10-аад хүн барах. Наад шиг хүн ганц хүнд болчихж байгаа байхгүй тий. Солиоруулж байгаа байхгүй. Ер нь бол сүүлийн үед одоо ингээд бас энэ офисын ажилтай банкныхан одоо тий энэ хөө залуучууд бол ер нь авч байгаа аваад тий. Тэгээ дээр нь одоо тэр улсууд чинь өөрсдөө нөгөө байнгын суугаа ажилтаа хөдөлгөөний дутагдaltaа тийм учраас хоолн дээрээ маш их анхаардаг тий. Тэгээд ер нь бол бас нэлээд олонний танил болоод байгаа. Тэгээ гол юм маань энэ маань өөрөө ерөөсөө л эрүүл мэндийн одоо будаа авахгүй юу? Тийм. Тэгээд одоо хүний маш сэтгэлтэй биш. Бүх тавг одоо хэрэгслээ гэрээсээ авцраад яг чамд зориулж ийм гоё эрүүл баярлалаа ийм сайхан сэтгэлээ. Энэ чинь монголчуудад маш хэрэгтэй. Үнэхээр эко маш сайн бүтээгдэхүүн биш. Тэгээд байхan манай Монголын одоо ард түмэн биднес шүү дээ ард түмэн биднес хамгийн гол эрүүл хүнсийг хүсдэг байхгүй эко хүнсийг. Ер нь бол тэгээд аманд ороод гоё будаа хайлж гээ. Яг үнэхээр гоё амд мэдвэж шүүслэг тий. Тэгээд мэдхгүй одоо энэ мэдээ зүгээр ингээ дангаар нийцсэн ч гоё байгаа байхгүй будаа тий. Ийм гоё. Амар гоё. Үнэхээр баярлалаа энэ бол тансаг. Би энэ ойрд юм гоо заагс марс. Тэгээд яг одоо нөгөө энэ бэлтгэл сургуультаа маш сайн хийгээ тийм ээ. Тэгээд энэ завгүй үедээ машинтаа одоо өдөр таксинд явж байхдаа за тэгээд нөгөө хоолойны бичлэг хийлгээд ингээ явж явах үедээ будааганаасаа нэгийг ингээд аваад гарчихад тийм ээ. Тэнд одоо 2 хүн байвал хоёлоо олол хангалттай гурлаач гэсэн хам ингээд идчих учраас би ингээд дүүрчнаас будаагаа ингээ бэлгэлэхээр бүх юугаар нэг ингээд аваад ирсэн байгаа. 500,000 төгрөгийн будаа ер нь хавьд ирсэн шүү. За энэ маань болохоор энэ бол ингээд яг дээж нь. Тэгээ хайрцагтайнууд байна. Ямар гоё юм бэ яараа манайхаа. Тий тэгээд наад миж аваа хасад Тэгээ ийм гоё. наад ч мод дээж энэ хайрцагт чам. Ямар гоё юм бэ те. Зөндөө баярлалаа. Энэ агуур сайхан сэтгэлд талархлаа. Би бодогч хамгийн гол нь биднес чинь нөгөө завгүй усууд яг зориулсан юм байна. Одоо хоёул завгүй уустай. Өглөө хоёул идэд уулзсан. Чи өглөө хэдэн цаг таксинд явж байгаа? Би өглөө 4 өнгөрөө босдсон шүү дээ. Таксинд явж. Бид 8 гэж уулзаад тэгэл ерөөсөө нөгөө үнэхээр яалтчгүй би нөгөө цуг явах шаардлага одоо битгууч яг нэг цуг явж яаж ажлууд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо намайг ингэ чи яагаад цуг яваад хажуудны хаад амар биш эн чинь нөгөө хөрхийн нэг жоохон сэтгэл санаагаар унаад
жоохон ингээ ууж иддэг байхдаа дэмжээ өөр арих юм биш шүү дээ. Зүгээр л яг нэг асуудал гараад гэр бүл нь жоохон ингээл тэгээд хөрхи сахилахгүйдаа тэр үедээ жоохон лайв хийцэн. Тэгэхээр нөгөө хүмүүс чи тэгж ойлгоод байгаа. Тэгэхээр би энэ хүний чинь зүгээр сайн аав, сайн одоо өвөө тийм ээ, сайн эх хүн, сайн хань гэдэг утгаар нь гаргаад өгсөн хүмүүс. Тийм одоо би шамагийн чинь одоо чи чинь одоо хичнээн одоо 100 г барах юм. Оо яа. Хараа. Тэгэхээр чи Бүр байж иж байгаа би халдтай юм шиг мөнгө их. Тэгэл манай он ч дансны дугаар авах. Тэгэл дэлгүүрлөө ороод за хусан юм аваад тэгээ дансны дугаар нь болох. Тэгэл ингэ хийсэж байгаа хичнээн чудаа тэгвд юм найзгаа. тэгэхээр хүмүүсийн ойлгож байгаа нөхөд тэгээд энэ одоо нөгөө хэцүү үед нь хаана байсан гэсэн. Бид яг нэг багасаа л найз. Тийм шүү дээ. Тэгээд яг хөө тэгээ болно. Ингээд Монголын Тийм Тэгээд таан тань шиг ийм сайхан айлт хөвчээ. сайхан сэтгэл гаргаж байна. Тэгээд одоо өө замлаг тэнд аваад ирээч машин янзлаад үгүй өнөөдөр маань янз машин янзлаад. Өчигдөр бас батарей машины батарей янзлж өгөөл. Бүх хүн ингээд чадах чинээр сэтгэлийн юм өгч байгаа болохоор энэ хүний энэ сайхан авьяасыг бити зэврээсэй л гэж би хүсдэг. Одоо маш гоё уран бүтээл юм. Харин ямар гоё юм бэ бүр сэтгэл хөдлөөд яа би Уран бүтээлээ маш гоё амжилттай хийгээд. Хайда тий. Ийм гоё. машиндаа нэг бодоо. Тэгээ. Сонсдог. Тий. Тэгээд ихний Энд хамгийн гол нь шүү дээ манай завгүй залуучууд энийг бол ердөөс үнэхээр хэрэглүү зүгээр шүү. Энэ хараа хүнсний аюулгүй байдал. Бүх нас. Одоо биднээс амар чанартай шанаргүй будаа хэрэглээд байгаа шүү дээ. Сакур бол идэж чадахгүй хэцүү болчиход байгаа байхгүй. Ятад нэг хилийн будаануу тийм ээ. Хэцүү байхгүй. Тэгэхэд энийг хардаа ингээд аюулгүй байдлын одоо баталгаат ингээд юу вэ? Стандартын дагуу ингээд орж иж байгаа. Манай айлт хөвч оруулж иж байгаа. Бүгд дэмжээрээ манайх. Одоо хамгийн гол нь хийн шүү дээ тийм ээ. Энийг өөрсдийнхөө ялангуяа завгүй залуучууд, завгүй өвгүүд одоо тий эмэгтэй эрэгтэй оюутнууд ялангуяа манай хол тээвэрт явдаг ирчүү зөндөө байгаа шүү дээ. Автобусны жолооч нар үнтэй буудал чанаргүй бол эцнээс яг өөрийнхөө аюулгүй байдлаа хангаад эн чинь зүгээр иймэрхүү юм ч гэсэн хийгээд тий буцалсан тэгээд болоогүй манайхаа. Тэгэхээр энийг би сурчлаагүй зүгээр энийг зүгээр хэрэглэх ёстой биднес өдөр тутамдаа. нөгөө будаа агшаагаад нэг идүүл ингээд нэг агшаадаг штеп. Тэр шиг юм биш. Гэтэ будаас ч нэг 20-25 Тэглгүй яа. энэ чинь ерөөсө 2000 Тэгээ хамгийн гол нь өөрөө будаа маань өөрөө ерөөсөө цагаан будааны чинь үндсэн орцууд нүүр суслаа шүү дээ. Тийм хамгийн гол юм бол тийм учраас тэгэхээр нүүр сус тийм нүүр сусны агуулмж бол маш бага байхгүй цагаан будаанаас 4 даасан бага. Тийм учраас энэ маань өөрөө нөгөө веган буюу кето хоолнд өгсөн жим байрах одоо орчин үеийн ерөөсөө одоо миракл хэрэглээ болчиход байгаа байхгүй юу. Тийм. Та чи гайхалтай бүтээгдэхүүн Харин хийж тийм. байна. Тааста үнэхээр ирүүл Монголд анхдагч технологич хүн болохоор яг л мэрэгжлийнхаа давуу маш сайн бүтээгдэхүүнийг монголчуудад бас нөтгшүүлэхэд оруулж ирсэн тань маш их баярлалаа. Надад бол таалагдсан. Үүнээс үнэ. Тэгээ яг ингээд тоглолтод маань дэмжиж айлтгүй өгч юм байна одоо яасан тийм тий. бэлтгэл ажилдаа өглөөний будаагаа аваад. Тийм тэргүй баг би ч одоо хамтран ажиллаж байгаа хамтарч дуулах дуучтайгаа гэсэн бас тий. Хоёлаа хоолоход гимгүү зүйл واخгүй. Ягаад гэвэл биднээс би таасан үсв тий. Нэг 5 авчираа гэчлэл бол. Дунд нэг махын чанар яг будаанаас гадна бас би тодорхой хэмжээний хандива бас өгсөн. өгчөөд байгаа. Нэр айлтгүй өгч манаас биднээс Тий, одоо гол нь одоо тий. Тэгээ хамгийн гол юм нь гэвэл манай айлтгүй өгч сэтгэл нь их сайхан л та. Одоо биднээс хамтран ажиллаж байгаа байгууллагыг одоо биднээс ерөнхий юм идэх чинь хайж исэн ч гэсэн ийм сайхан сэтгэл хүмүүсийн буйнаар бол биднээс их сайхан өгч байгаа. Бас нэг энэ нөгөө охиныхоо бэлгийг өгчгөө. Тэр нэрээ Энэ тий нөгөө их та өөрөө их нандин. их бүтээлч гэрүүл юм аа. Энэ бүр өөрөө зохиосон охин. одоо энэ нэг ийм за энэ юу байгаа юм. За энэ lollipop гэдэг энэ яг хуу ер нь бол манай хоёр охинтой том хүү маань бол Маш одоо 30 хүрсэн залуу байгаа. Тэгээд энэ охтуудаа ерөнхийдөө гадагшаа үзэсгэлэн юмд авч явдгийн. за. Тэгээ ер нь их тийм манай тэр одоо 12 дугаар анги охин л доо. Дотоод зэрэг их сургууль сурдیں۔ 12 дугаар анги сурдیں۔ Тэгээ сая нөгөө хичээлтэй байж байгаа тэр хамтсангууг нь хамт ирээ гэжсэн байхгүй юу. Тэгээ өөрхий нөгөө сая 11 сард нөгөө хүүхдийн амралтаар үзэсгэлэнд яваа Шанхайд үзэсгэлэнд яваад яг тэндээс нөх олигтой юм үзсэнгүү гэж ирээд онгоцны буудлын дээр онгоцын цугах гэжсэн чинь ийм юун дотор нэг ийм хоёр чихэр байсан ингээд аваад ирэхгүй юу. Ээж энэ ингээд дуулдаг чихэр би ингэж яасан гэд.
би бүр анх ирээд яахт нь гайхаад ямар сони юм бэ дуулдаг чихэр гэж гээд тэгээ Монголд бүр тэгээд мань хүн бол нөгөө энэ дууг нь өөрчлүүлээд өөрөө 2 дуу уг нь 11 сар 12 сард захиалсан юм. Тэгсэн чинь нөгөө бас эн чинь тодорхой үйлдвэрлэх нь юм уу жоохон удаашраад шинжилгээс өмнө оруулж ирэхдээ шинжилгээний тухай дуулаа бас нэг дуу гэсэн би тэр мэрэ мэдэхгүй нөгөө хүүхэд өөрөө л сонирхож одоо чи юу яана? Үжиг ятартай байна. Наад гитарын дээр тэгээд нөгөө сая би энэ ийм мундаг ингээд дуучин залуу ингээд одоо тоглолтоо их гэж байгаа юм байна. Тэгээд ээж нас нөгөө энэ хоолт моолтон дээр нь бас ингээд тусламар санагдаад энэ удаага авчиж яах гэдэг ингээд тэгсэн чинь ээж төгөлстэй миний дуулдаг чихрийг бас тэр ах чинь сонирх юм биш үү? Хамт очигээ тэгжсэн чинь ингээд хичээл номтой болоод ирч чадсангүй. За тэгэхээр энэ ингээд дотроо нэг ийм энэ чихвчийн зүг маа. За ийм нэг юм чихвч байгаа. За энэ болохоор одоо манай охин бол 6000-аар үгүй үйлдвэр тэр одоо нөгөө нэг юуны жижиглэн одоо юунд бол угаасаа тэр 7 гэх тэр дэлгүүрт бол тэгж байд юм байлээ. А энэ болохоор үйлдвэрээс нь ягаад нэг хөрхийн 1000 төгрөг харсан юм яа. Тэгээ би хувийн бизнестэй болоод за тэгээд өөрөө яах вэ ингээд юу яаж байгаа юм. За одоо тэгээд за тэгээ энэ дээрээ дарчна. За ингээд чихрээ 7. Тэгээ шүдэндээ жоохон шүдрүүгээ шүдэндээ ингээд жоохон зөөлөн зоохгүй. За зүгээр амдаа ингээд шүдэндээ жоохон 100. За сонсогч байна уу? Merry Christmas. За. Ямар гоё юм бэ? Ямар таа юу? Last Christmas шүү дээ. Мэ. George Michael. Гүшин бэкин. Тийм. Тэгээ одоо ингээд шүдэндээ жоох яг энэ ингээд жоохон 100-аад ингээд шүдэнд хүрэх юм бол бүр илүү их сонсогддог чанга. Энэ Монголд орлуулж хийж болох юм тий. Тэгээ Монголд өөрөө уг нь эхлээд хийлгээгээд тэгсэн чинь дараа нь ээж айгүй бол нөгөө дууч чинь надаас баахан мөнгө нэхэд одоо нөгөө оюуны өмчгөлгаас ингээд унвал би дийлхэ болно гэд өөрөө яг тэгсэн байхгүй юу. Миний янакын дуг орол түүхтэй гэж янзын болсон. Нэг үгүй ингэж тус дэмжмээр ш. Тэгвэл хүмүүс янакын дуг. Тэгээ одоо тэгээд яах вэ нөгөө энэ тэгээд байнга ингэж явхад бол бас юутал юм бэлээ өөр хин ингэж ямар ухаалаг юм бэ? Наад тийм ингээ 2 дуу яасан. Одоо аль дээр нь авах вэ? Энэ гитарын энэ. Тийм. Тэгээ харин тийм. Тэгээ харин тэгээд хөөрхий бүр анх удаа Монголд бол харин ёстой энийг бас миний охин оруулж ирсэн. Тэгээ сая сүүлд нэг юунууд оруулж ирсэн тэр юунд байж байгаа харагдсан. Гэтэ ширхэг нэг үнэтэй юм байна. Чихэр идэгээд дуу сонсон. Тийм. Хамгийн гоё 12 дугаар анги одоо энэ жил нөгөө ингээд чихэр төсөж байгаа байхгүй юу? Тэгээ энэ чихэр чинь их зөөлөн юм бэ. Тэгээ эдээд чихрээ хамтаар дуу сонсон. Тийм. Таашаалтаа. Тэгээ энэ бол чихвч биш юм бэ заа. Энэ бол чихний бүглээс юм бэ. Ийм зөөлөн тийм ээ. За тэгэхээр чихээ ингээд бүглэж өгөөд одоо ингээд бүглчихэж байгаа. Би наад чи бок гэж бодоод. Энэ дээрээ дараад, гитарныхаа энэ дээр дараад тэгээд ямар сони юм бэ тий. Юм хөгжин гэдэг. Тэгээд чихний дуулыг хамт үзлээ. Та одоо охин чинь бас энэ бэлгийг замлаа. Тий өгсөн. Тэгээд би ийм санаад байна. Энийг одоо хоёлоо ингээд бас нэг хүүхдээ асрамжийн төв байдаг шүү дээ. Тэнд бас хөр хүмүүстүүдийг баярлуулаад байна. Тийм шүү. Тэгээд та өөрсдөө л охин маань яг уу энэ ингээд юу яасан нэг өөрийнх нь юугаар бодоход нэг бүгдээсээ цоггүй юм юм сонсохгүй. Энэ ямар мэдрэмжээр хийж хин юм бэ? наа энэ дуу ийм сэний үзэл. Ясаа. Ерөөсөө нөгөө наад чинь тэр Бетховны нэг нөгөө сонсголын бэрхшээлтэй холбоотой анх ер нь бол юу яажсэн юм бэ тийм. Тэгвэйгүү. Гэхдээ яг чихэр бол биш. Ер нь бол одоо ингэ шүдээр дамжиж нөгөө шүдээр чинь дамжиж ясмын дээр бид үс жихээрээ биш шүдээрээ сонсд юм биш юу нь бол. Гэхдээ ясаа байж болох юм те. Тэ энэ шүд мүд 90 мөрөн дээрээ те. Шүдээрээ биш. 7-хот хүртэл хилэн дээрээ тавихд хүртэл сонсогдчихэ. Хилэн дээр болохгүй. Баггүй. Айж байгаа юм чи. Одоо шүдэн юм голаараа. Шүдэн дээр чанга хилэн дээр суулаа. Тэгэхээр шүд хил чих хоёр холбоотой юм шүү. Ямар гоё юм бэ? Хайд хамтлаг болох. Тэгээд уг нь бол наад чи юу яасан юм?
нөгөө Монгол дуу хийлгэж нэг яах гэснээ бас нөгөө нэг юу ачих юм болов гэж тэгээд тэгтээ ах вэ одоо тэгээ бас нөгөө энэ бол өөрөө тэгтээ сахар гүйчгэр байхгүй юу? Ямар ч нүүрсэсний агуулмжгүй тийм байгалийн сахараар хийгдсэн тийм байлээ. Тэгээд энэ бол яг нөгөө өөрөө юм 50 кодтой яг англи руу гардаг Гонконгийн үйлдвэр байхгүй юу. Тэгээ яг нөгөө одоо энэ үнэ нь болохоор зэрэг манай охин бол яг ширхгээр уул 9,000-аар зарна гэл гэсэн одоо нэг 6,000-аар л зард юм шиг байлээ. Тэгтээ хөөхөө өөрөө бас энэ тэнд ингээл ягаад яг нөгөө хүүхдийг бас нэг санаачилсан юм болохоор дэмжээл. Нэгц бол Баярлалаа. Ийм гоё одоо хөгжим. Энэ дээр нь би дарж чадахгүй. Энийг ягаад яаж дарсан? Маш их тадархжээ. Тэгээд их чинь Замхин бит хоёр энэ чихрийг одоо бас чиний зохиосон энэ чихрийг одоо хандив болгоод асрамжийн газар авч би болно. Нэг цэцэг гэсэн тийм. Нэгц бол дүүдээ маш их баярлаа. Энэ нэр уурхаа муурхаа дээр байдаг нөгөө юм биш үү? Тэ? Тийм, ер нь бол чихний бүлээс юм байлээ. Тийм. Тэг хүн тэгтээ сони юм ба шүдэрээ ингэж чихэр хазаад идэн сонсно ихэр тэ. Тий. Тэгээ анх нөгөө тэгж ирэхэд нь бүр гайхаад бүр амар ямар сони юм бэ. Тэгээ ер нь нэг тийм юмыг нэг дандаа өрмөц юм сэтгэдэг болохоор нь үгүй ямар хөөрхий нэрээ наадах чинь бас зүгээр юм биш үү. За тэг чи ээж нь ямар ч байсан тэгээ чамд ингээ ихний чи юмуг туслая чи өөрөө тэр юм үйлдвэр мөлтөвтэй холбогдоод ингээд захиалга махалгаа өгөөд яа тэр дуу муугийн солигийн бол солиги. Тэгээд сүүлийн амар болчиход дийлдэхгүй болоод. Жишээ Монгол байна танаа 12 дугаар анги. За баяр үргээ охины шиг юм лээ. Ингэц бол. Их зулаа миний дүү баяр үргээ ямар мундаг юм бэ дүүдээ. Тэгээ дүү минь ахыхаа тоглолтыг бас ингэж тусад дэмжиж ингээд ийм сайхан те өгөөнөс тэгэл гаргаж те өөрийнхөө зохион бүтээсэн ийм гоё ингээд би л авал 21-р зуунд ингэж жихэр дуулахыг сонсож байгаагүй юм гайхалтай биднүүсээ насны чинь те зүгээр богцоо бүтээгч байх уу зүгээр нөгөө дуугийн л оруулсан болохоор тий яг Монгол тий анх бол тий яг анх бол яг үндэ Монголд бол яг л оруулж ирсэн тий хэр гайл майдын бүтээн сүүлд бол одоо бас оруулж ирсэн хүмүүс бас байгаа ерөнхийдөө үнэтэй л байдаг юм билээ нэг ширхэг нь одоо тэр 16,000 зан өдргээ бас энэ тэнд гарагд энэ төрсөн өдөр мөдөд гоё билээ биш тий Замка төрсөн өдөр наач төрсөн өдөр шинэ жил хүүхдийн баяр одоо боллоо. Тэгээ хөөхөн ер нь бол айгу сонирхолтой тий бас нэг удаа яхад тэгээд баярлаа айлтгүй чи ямар гоё юм бэ та ийм сайхан юм бэлэг болж те биднүүсийн хувьд бол эн чинь нэр төрийн юм байла тоглолтод маань ингэж амжилт үүсэж биднүүс өнөөдөр тус тэмтэй бие биентэйгээ ингэж явж байгаа Монголын сайхан ийм сайхан мундаг бүсгүүж ер нь монголчуудыг бүсгүүчүүд маань авч явж шүү дээ баярлаа та бүхэнд манай мундаг ирчүүд ч байгаа ирчүүдтэй баярлаа бүх монголчууд одоо юу гэдэг одоо би өөртөө баярлаа. За тоглосон юм байна. Тэ айлт өгч баярлалаа тий. Ийм сайхан юм сэтгэж оруулж иж анх санаачилж ингээд будаа идэхэд маш хамттай байлаа үнэхээр. Тэгээ манай ялангуяа завгүй ирчүүд одоо суудлын ажилтаа манай залуучууд хийгээд дандаа суудлын ажилтаа байж эн чинь өөрөө энэ будаа чинь ерөнхийдөө цус төлжүүлэх тий одоо хүний хоол идэх автэд хөдлөгдөв юм бэ. Тэгээ хамгийн гол нь таргалуулах ямар ч юм байхгүй юм байна л да тий. Хүн өснээрээ идэнэ. Тэгсэн мөртлөө ингээд гүйстэй хит дахин идсэн ч таргалуулахгүй гэхээр тэр бол гайхамшигтай юм л да тий. Эко өслөө л да тий. Баярлаа. За манай үргээ цагаан гэрт үжиж ийм сайхан юм дайлсанд. Би нэг өнөөдөр яаж идэн л дээ. Та нарыг гараад өгч байгаа юм дээ. Ганцаараа л авъя шүү дээ. Камерын өмнө идэлтэй биш. Тий. Олон жилийн дараа тийм ээ ингээд маш сайхан тоглолт хийх гээд одоо тоглолт одоо удахгүй болох гэж байгаа юм байна. Тэгээд энэ сайхан тоглолтод чинь амжилт хүсье. Тэгээд одоо нөгөө хүсэн хүлээж байгаа пенүүдтэй маш гоёор маш сайхан уран бүтээлийнхаа дээжиг бариад одоо зорьсон зорилготой хүрээрээ тий. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Баялаа айлтгүй өчтөө хөрлөг явуулна өстэй. Манай одоо бас тэгээ сайхан гэр бүлийн хүнд ингээд та хоёртой сайхан хөрлөг яагаад сайхан гоё сайхан эндээс сайхан яагаад би өнөө цагаан будаагаараа ийм сайхан одоо тий будаагаараа хэрхрүүлчихгүй л одоо би хангалттай идэх юм байна шүү дээ тий ирж үж аваа тий хэдэн сар ирлээ шүү нэ тий шүү дээ конжак будаагаараа тий энэ конжак будааг үнэхээр тэглүү би тайзан дээр идэж шүү дээ ингээ хермалч шүү будааг авчирчаад тэгэл за баярлалаа за баярлалаа ямар гоё юм бэ нэр конжак будаа албан ёсны эрхтэйгээр оргил трендийн фүүз Монгол улсад нутагшууллаа. Конжак будаа гоё шүү. Утас 9909 1022 9909 1022